23 оны 1 сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн согтууруулах хундааны эргэлтэнд хяналттай баригдсан согтууруулалтад тэмцэх тухай хууль Монгол орон дээр дагаж мөрдөж хэрэгцсэнтэй холбогдуулаад цагдаагийн байгууллагад согтуугаар үлдэгдэж байгаа гэмт хэрэг мөн зөрчлийн тоо үзүүлэлтүүд өмнөх оны үетэй харьцуулахад буурсан ийм эерэг мэдээлэл гарсан. Тухайлбал цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 оны эхний 8 сарын байдлаар 25392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 буюу 13% нь согтуугаар үлдсэн гэмт хэрэг эзэлж байгаамаа. За согтуугаар үлдэгдсэн 3289 гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулаад үзэхэд 616 нэгж буюу 15.8%-аар буурсан ийм эерэг үзүүлэлттэй байсан. За мөн зөрчлийн тухайд бид нэр тоо мэдээллийг судалгаа гаргаж үзсэн. За согтуугаар үлдэгдсэн нийт 1 сая 900 цагдаагийн байгууллагын хэмжээнд 2023 онд 8 сард 1 сая 964,123 зөрчил шалгаснаас 48723 буюу 2.5%-ийг согтуугаар үлдсэн гэсэн ийм мэдээлэл байсан. Үүнээс 77,700 буюу 13.6%-аар урд оны мөн үетэй харьцуулахад энэ согтуугаар үлдсэн зөрчил буурсан гэсэн тоо мэдээлэл байна. За мөн согтуугаар ТV хэрэгсэл жолоодсон зөрчлийн тухайд бас бид нэр тоо мэдээллийг судалж үзсэн. 2023 оны 8 сарын байдлаар 23561 согтуугаар ТV хэрэгсэл жолоодсон торгуулсан эрхээ асуулсан зөрчил бүртгэгдсэн бол энийг мөн оны мөн үетэй харьцуулж үзэхэд 8264 буюу 26%-аар буурсан гэсэн ийм эерэг тоо мэдээлэл бас гарсан.